Боловсрол эрүүл мэнд тэгэхээр багш эмчс байдаг өөр хүмүүс нэг байдаггүй гэж ерөөсөө үзэж болохгүй л дээ. Хөгжлийн төлөвлөгөөн дээр эрүүл мэнд багш эмчээс бусад гэдэг байдлаар хэлсэн гэдэг одоо бусдыг нь бол хасаж тана гэдэг бидний хүүхдүүдийг хүргэж өгөхөд өгдөө тосч авдаг хоолыг хийж өгдөг хүмүүс хүртэл ордог. Тийм учраас бол энэ тал дээр бол би бол боловсрол эрүүл мэндийн салбараас хүмүүс цомгохдохгүй төсвийг хасахгүй гэж ойлгож ирсэн бас нийтлэг юм ороод ирлээ. Энэ гүйцэтгэлийн үнэлгээнд дээр 87 тэрбум ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол 36 тэрбум, 100 гаруй тэрбум төгрөг гүйцэтгэлийн үнэлгээний хурж ядж байгаа бөө хил амтай байгаа юм дээр бас дахиад хасч байгаа юм байна л да. Тэгээ одоо энэ асуудлыг одоо ингэхгүй гэж болоогүй багтаа гэж нэгдүгээрт юу хэлмээр. За хоёрдугаарт ихтэй сургуулиудын төрийн өмчийн ихтэй сургуулиудын одоо төрийн өмчийн байгууллага тодорхой хэмжээний одоо татаас буюу ашиглалтын зардлыг олгоод за үүгээр нь одоо шир дээр багш нарынхаа цалин хөлсийг нэмж болсон хүчнээ тогтоон барих бодлого хий. Оюутнуудын сургалтын төлбөрийг айхтар их битгий нэмээ гэдэг ийм л зохицуулт хийсэн юм л да. Тэгээд одоо юу төсвөөс харахаар баг 13 тэрбум төгрөг энэ жил тавигдсан. Тэр чигээрээ хасагдах ийм рүү ороод ирсэн. Тэгээд нэг сараас хойш 6 сар хүртэл энэ ашиглалтынхаа зардал мардлыг өгж байгаагүй юм уу? Өгж байгаагүй учраас шууд тэр чигээрээ хасагдаад байна. Энийг тодорхой хэмжээнд нь үлдээх хийх юм боломж олцоо байна уу гэдэг ийм асуултыг асуумаар байна. За жахплуу зайд. За эдийн засгийн хөгжлийн тэр 9 үед холбоотой асуултанд хариулаарай. За би бусад ерөнхий таналт хийсэн зарчим дээр би хэлье. За одоо ингээл 9 салбар ийм хамгаалагч гарч ирээд энэ зарлуудад ханахгүй гэвэл тийм тодгол их ямарч боломж байхгүй. 2026 оны төсвийг өргөн барихад ч бас ингээд салбар хамгаалаад зардлуудаа ингээд дэлб тавиад явах юм бол маш л хэцүү болно. 26 оны төсөв өргөн барихад би дахиад хэлье. 40 гаруй хууль өргөн барина. Тэрэн дотор боловсролын хуулиуд орно. Боловсролын багц хуулийн шинжилгээ, боловсролын салбарын шинжилгээд ер нь агуулгын шинжилгэхээс илүү энэ төсвийг л дахиад хуваарлцсан хуулиудаараа маш их төсөв хуваарлцсан боловсролын салбарт. За эдгээрийг одоо ирэмбэлж яагаад хасах хуулиас нь одоо асуулах, ирэмлэх ийм асуудлуудыг 9 сард өргөн барина. За тэр үед одоо энэ тоогоор асагдж байгаа бол одоо хуулиар нь асах тийм одоо саналууд оруулж ирнэ. За энэ дээр одоо нөгөө төсөв данжин гэж их шүүмжилдэг гişүүд маань одоо эргэлт боцолтгүй дэмжинэ гэдэгт би ерөөсөө огт эргэлзэхгүй байгаа. Ингэж ижил бүдэ төсвийн шинжилгээ хийн шүү гэдгийг дахин хэлье. За 5 дугаар микрофоныг өгөөрэй. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Түрүүнд дурдсан улсын хөгжлийн 2026 оны жилийн төлөвлөгөө бол улсын их хурлыг батлагдсан одоо эрх зүйн хүчин төгөлөөр баримтчих байгаа. Энэ баримтчгээр төрийн албаны реформыг хийхдээ төрийн албаны шинжилгээг хийж чиг үүргийн давхартлыг арилгаж төрийн албаагчдын тоог 9% бууруулах замаар гээд чадварлаг цомхон бүтээмж зориулсан төрийн албаны тогтолцоог бэхжүүлэх тийм зорилгыг зааж өгсөн байгаа. Тэгвэл цомтгохдоо одоо хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн их дутагдaltaй байгаа эмч багш нар гэдэг энэ хоёр мэргэжлийг тодтогч өгсөн байгаа. Ер нь бол энэс бусдын шууд автоматар хас гэсэн үг биш. Арга замыг нь зааж өгсөн. Гэхдээ хэрэгжүүлэхдээ одоо тухайн төрийн байгууллагын онцлог ажил үүргийн чиг үүргийн ачаалал онцлогийн бүрэн шинжилгээ хийж 2026 оноос хэрэгжүүлээ гэсэн бодлогын тэргүүлэх чиглэл төрийн албаны реформ байгаа. Энэ дээр яг тэр албанаас нь төдий хас гэсэн тодорхой тоо байхгүй байна. За Наран Баяр сайд 4-р микрофон. За гүйцэтгэлийн үнэлгээний тухайд бол яг энэ бол тэндээсээ буурна гэж ороогүй. Хувьсах зардлаас нь бууруулахаар туссан байгаа шүү. Яг гүйцэтгэлийн үнэлгээний ач холбогдлыг бол бас бид үнэлдэг. Энэ бол одоо яг цөм хөтөлбөр, сургалтынхаа хөтөлбөрийг илүү сайн гүйцэтгэх, багшийн одоо чадварыг дээшлүүлэх, илүү сэтгэлтэй ажиллахад бол энэ эерэг нөлөө үзүүлдэг ийм зүйл байгаа. Нөгөө талдаа энэ дээд боловсролын тухай хуулинд гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр заасан байдаг учраас энэ хагасчлэр нь 5.8 тэрбум олгохоор байсан одоо ингээд тодтолоор байхгүй болчихо. Тэр саяны нөгөө нэг тогтмол зардал нь. За тэгээд ингээд нийтдээ нэг энэ тодтол бол ингээд энэ хоёр нийлээд нэг 13 орчим тэрбум төгрөгөөр орж байгаамаа. За ийм байдалтай байна.
За Эрдэнэ нутагш тодруулна. Боловсрол эрүүл мэндийн салбар дээр ямар чиг үүрэг давхцаад байгаа гэдгийг тэр 5 номер дээр байж байгаа чинь хаанхын эдийн засгийн хөгжлийн юм болоо. Энэ боловсрол эрүүл мэндийн байгууллагаар яваад үзээрэй. Тэгтээ тэргүй багш нар дутуу байгаа. Тэгтээ тэргүй совилогч нар дутуу байгаа. Тэгтээ тэргүй үйлчлэгээний ажил дутуу байгаа юм дээр одоо чиг үүрэг давхцаж байна гэдээ одоо 9 хувийн шууд тана гэдэг чинь өөрөө эргээд энэ хүмүүсийг чинь олж авах гэж нэлээд асуудал болж ирсэн. Энийн өмнө бас нэг үйлчлэгээний ажилчдыг хувийн хвшлэр гаргачих гэж хагаад эргээд олж авах гэж одоо хүүхдүүд тоолыг тогооч олдохгүй. Иймэрхүү байдалтай хүртэл болцсон байгаа шиг бод байдал бол. Тийм учраас энийгээ хийхдээ учиртай тавиарэ. Үг үсгэр хөөцөлдөх бол яах вэ? Хөгжлийн төлөвлөгөөн дээр байж байгаа зөндөө зүйлийг хэрэгжсэнгүй гэл ингээ хайдаг урсгалаар. За яг одоо энийг л зөвхөн байрна гэдээ яваад байвал бас энийг би өөр салбар бас энэ дээр уян хатан байгаар гэдгийг хэлмээр байна. Тэгээ ихтэй сургуулийн юм дээр бас тийм дээр бодоорой. Намар ирэхэд баахан оюутнуудын төлбөр нэмнэ гэдэг одоо бүх асуудал болцсон байж байгаа. За үг гэлээ. За